2025 оны Career болон Manifest Summit-д өргөдөн оролцож байгаа 3 industry experts-үүдээ та бүхэнтэйгээ танилцуулж байна. Helen маань маш олон жилийн туршлагатай recruiter хүн байгаа. Доогоор өөрийнхөө recruitment firm-ыг ажилуулад технологийн салбарт чадварлаг хүний нөөцийг томоохон байгууллагуудад олж өгдөг recruiter-ийн ажил хийж байгаа. Тэрнээс өмнө надтай хамт PwC Австраლიад recruiter болон workforce solution-аар ажиллаж байсан. Helen маань Summit дээр маш чухал мэдээллийг бидэртэй хуваалцах байгаа. Бидний төдийлөн мэдэх боломжгүй байдаг recruiter хүмүүс job application-ыг ерөнхийдөө хэрхэн хяндаг вэ? Ямар шалгууруудыг ерөнхийдөө хардаг вэ? CV-н тавигдах ямар шалгуурууд байдгийг бэ? Recruiter болон hiring manager хүний анхаарал татгүйц application бий болгохын тулд бид нар яг яах ёстой бэ гэдэг маш чухал мэдээллийг Helen маань та бүхэнтэйг өгөх болно. За тэгээд мэдээж Helen маань англи хэл дээр яриагаа хийх болно. За хоёр дахь industry expert маань Энод Батагийн Австралид амьдарч байгаа бид нар Энодыг нэлээд сайн мэддэг. Тэрээр AI судлаач болон Mozilla AI гэдэг компани байгуулад одоо маш амжилттай явж байгаа байгууллагуудад business automation service-ийг үзүүлдэг. За тэгээд Энодыгоо болохоор би урд нь McKinsey & Company-д ажилладаг байхад нь яг LinkedIn дээрээс олж харж байсан. Ямар мундаг залуу вэ гэж яг тэр үеэс ахуулаад ингээд intellectual crush ингээд хийж байлаа. За Энодыгоо бол би маш утга учиртай саммиттай урьсан байгаа. AI маш хүчрхэг явагдаж байгаа. Яг одоогийн байдлаар үнэхээр салбар болгонд ажиллаж байгаа мэрэгжилтэн бид нар өөрсдийнхөө ирээдүйг bulletproof хийхин тулд үнэхээр AI гэдгийг яаж ашиглах вэ? Бид нар яаж AI-г ашиглаж өрсөлдөхүйц байх вэ гэдэг энэ одоо мэдлгүүдийг өөртөө суулгахгүй байх юм бол үнэхээр бидний ирээдүй болон одоо энэ ажлын байр маань ингээд эрсдэлд ингээд хүрээд байгаа нь бол үнэхээр нөөцгүй. За саммит дээрээ AI яг энэ талаар ярина. Ерөнхийдөө ямар байдлаар бид нар өөрсдийгөө хөгжүүлэх, өөрсдийгөө апскилинг хийх боломжууд байдаг вэ гэдэг талаар ярилцах болно. Хэрвээ энийг сонсож байгаа та миний ажлыг AI авч чадахгүй дээ гэж бодож байгаа бол та үнэхээр буруу бодож байна. Магадгүй AI таны ажлыг авахгүй ч гэсэндээ яг AI-г ашиглаж сурдаг, ойлгодог, тэнийг одоо жишээлбэл translate хийж ингээд бусад ойлгуулж чаддаг тэр чадвартай хүн нь бидний одоо ажлын байрыг яг ингээд авах бүрэн боломжтой 90% бид нар ингээд амьдарч байна л да. Тийм болохоор Энодын одоо яриа биднэрт маш хэрэгтэй байх болно. За Энодын маань энэ сонирхолтой яриа түүний хүсэлтийн дагуу англи хэл дээр та бүхэндээ хүрэх болно. За дараагийн маань industry expert бол Инчээ хишиг жаргал. Инчээ маань оюунлаг төвийн үүсгэн байгуулагч захирал. Түүнээс гадна 2025 оны Global Women of Influence Award болсон юм билээ. Үнэхээр мундаг бүсгүй Австрали амьдарч байгаа монголчууд бид нар бас энийг аягүй сайн мэддэг. Австрали болон бусад улсуудад виз болон migration pathway үйлчилгээ үзүүлдэг. Яг энэ тухайн мэрэгжилтэй бас маш сайн танигдсан чадварлаг мэрэгчлүүдийн нэг нь байгаа. Энэчээгээ би өөрчилж оролцуулсан шалтгаан бол ерөөсөө л монголчууд маань виз, Австралийн migration pathway PR хэрхэн авах вэ гэдэг талаар айгүй тийм ойлголт буруутай яваад байдг нь бас анзаарэгдсэн. Дээрээс нь тэгээд энэ маань угаасаа маш олон монголчуудтай ажиллаж байгаа хүний хувьд ялангуяа яг Австралийн виз Австралид цаашдаа PR авах одоо энэ нөхцөл байдлууд нь маш чангарч байгаа энэ үед бид нар өөрсдийнхөө визний pathway хэрхэн төлөвлөх юм бэ? Ер нь яг Австралийн виз яг ямар өөрчлөлтүүд орчих вэ? Дээрэс нь манай монголчууд маань ямар нийтлэг алдаа гаргаад байна гэсэн маш хэрэгцээтэй бидний амьдралд яг бодит ингэж үр дүн үзүүлэх боломжтой тэр гоё мэдээллийг маань энэ маань саммитэд урагдан оролцож байгаа. За энэ маань яриа бол яг монгол хэл дээр болно. За тэгэхээр удаан явахаас битгий харин гацаад зогсохоос гэсэн гоё үг байдаг. Тийм болохоор гадаадд амьдарч байгаа бидний хувьд цаг хугацаа хамгийн үнэтэй. Магадгүй та яг одоо өөрийгөө голоод би мэрэгчлэрээ ажиллах болоогүй. За би чадах юм болов та гэсэн өөрийнхөө нэг баг зэрэг голсон, хайр зэлгсэн тийм байдалтай байх юм бол саммитэд маань заавал суугаарай гэж хэлмээр байна. Дээрээс нь саммит маань зөвхөн мэрэгчлэрээ ажиллах хүмүүст зориулсан биш. Хувь хүний хөгжилдөө анхаарыг өөрийгөө үргэлжлэн хөгжүүлээд явъя. Утга учиртай амьдралыг бий болгохын тулд үнэхээр чаддаг хүссэн ажлаа хийгээ. Хүслийнхаа дагуу амьдарч мөрөөдлийн амьдралаа бий болгоё гэж бодож байгаа хүн болгонд саммит маань зориулагдсан шүү гэдгийг би тусгаалan хэлмээр байна. Тэгэхээр саммитын маань хөтөлбөр маш цогцороо та бүхэндээ хүрч байгаа. Энэ 3 мундаг мэрэгчлэнээс та сурцгаас гадна Австралид мэрэгчлэрээ ажиллаж байгаа миний 13 мундаг ментийн ажилд орсон бодит түүхээс та бүхэн суралцах боломжтой. Дээрээс нь би саммит дээрээ та бүхэнтэйгээ мастер классууд заана. Бүгдээрээ хамтдаа бясалгана. Бүгдээрээ
career reflection journaling хийн, карьераа дахин төлөвлөнө гэх мэтчлэн маш гайхамшигтай зүйлүүд таныг summit дээр хүлээж байгаа. Summit болоход 5 хоног үлдсэн байна. Тийм болохоор та минь амжаа судлаа эзлээрэй. За бүгдээрээ summit дээрээ 10 сарын 11, 12-нд уулзцгаая. 2025 оны Career болон Manifest Summit-ийн panelist Шавндрийнхаа танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. 13 шав маань panelist хийж өөрийнхөө ажилд орсон туршлагыг хуваалцаж байгаа. Лагийн маань Adelaide их сургуулийн маркетинг албан International Admission гэдэг албан тушаалд яг одоогоор ажиллаж байгаа. Тэрээр урд нь маш олон сонирхолтой ажлуудыг хийж исэн. Summit дээр лагийн маань Австралийн топ их сургуулиудад орсон ажлын туршлагаа хуваалцахаас гадна оюутан байхдаа хийж байсан цагийн ажлууд нь яг түүнийг мэргэжлийн ажилдаа ороход ерөнхийдөө яаж тусалсан бэ? Яаж бид нар зөв ажлаа сонгох ёстой вэ гэдэг талаар та бүхэнтэйгээ бас хуваалцах болно. Дээрээс нь лагийн маань хэдхэн жилийн дотор Австралийн 3 мужид гэр бүлээрээ нүүж ингэж амьдарсан байгаа. Хүмүүс ихэнхдээ мужаас олж нүүхээс бас айгаад идэг. Тийм болохоор лагийн маань яг энэ ярих сэдвэнд та бүхэндээ маш хэрэгтэй байх гэж бодож байна. За хоёр дахь шав маань Инфанти Баги гэдэг мундаг залуу байгаа. Миний эртний Шавндрын маань нэг. Баги маань бол Монголд банкны салбарт эдийн засгийн мэргэжлэр ажиллаж байгаад Австралид ирээд магистр хамгаалаад тэгээд өөрийнхөө мэргэжлийн карьерийг эхлүүлсэн байгаа. Одоо бидний мэддэг TG Maxx гэдэг маш том байгууллага дотор ерөнхийдөө албан тушаалаа 2-3 удаа сольсон. Жуниор албан тушаалаас яг байгууллага дотроо хэрхэн бизнес аналист болтлоо өсөж дэвшиж чадсан бэ гэдэг энэ өөрийнхөө маш чухал туршлагыг хуваалцах гэж байгаа. Мэргэжлийн бас ажил хийж байгаа. Би өөрийнхөө Монголд одоо хийж байсан ажлаа хэрхэн хөрвүүлэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа. Санхүүгийн мэргэжилтэй, банкны мэргэжилтэй хүмүүс маань багийнаас тийм ээ өөрийнхөө энэ урд нь хийж байсан чадваруудыг, ажлын туршлагуудаа хэрхэн Австрали руу хөрвүүлэх вэ гэдэг маш алтан зөвлөмжийг бодит мэдээллийг авах байгаа. 3 дахь panelist минь маань Лэгшдийн Cindy. Яг одоогоор PopMart гэдэг Австралийн бас нэлээд томоохон байгууллага дотор payroll specialist болон HR-аар ингээд ажиллаж байгаа. Cindy маань Австралид ирээд сураад хүүхдүүдэд хараад хүүхэд гаргаад гэх мэтчлэн 7 жилийн карьерийн гаптай над дээр анх ирж ирсэн. За Cindy битээр урд нь Монголд ажиллаж байсан яг ажлынхаа туршлагыг Австрали руу маш амжилттайгаар хөрвүүлсэн байгаа. Тийм болохоор Cindy маань ер нь олон жилийн гап авсны дараа мэргэжлийн орчилд орох туршлага хэрэгтэй ямар байсан бэ? Ажилд орсныхоо дараа Австралийн байгууллагын соёлыг суралцаж, ажил олгогчийнхоо ихтгэл үнэмшлийг хэрхэн одоо хүлээж авах вэ, бий болгох вэ? Дээрэс нь маш богино хугацаанд тушаал ахиж, цалингаа бас нэлээд сайн нэмүүлж чадсан туршлага та бүхэндээ хуваалцах байгаа. Залзаа маань Япон улсад сурч төгссөн, Япон хэлтэй Монгол технологийн салбарт маш сонирхолтой ажлууд хийж байсан, удирдлагын түвшинд хүртэл дэвшсэн мундаг мэргэжилтэн. Залзаа маань миний коучинг шанар дотроос үнэхээр networking гэдгийг next level хүртэл туршиж үзсэн. Тэр networking-ийнхаа чадварыг ашиглаж байгаа мэргэжлийн ажилдаа орж чадсан байна. Тийм болохоор summit дээр Залзаа маань яг энэ түүхээ та бүхэнтэйгээ хуваалцсан. Дээрэс нь тэрээр Японд сурч төгссөн учраас Япон хэлтэй бидний одоо competitive advantage гэж ярьдаг. Биднэрт одоо өрсөлдөхүйц тийм тусгай чадвар байгаа болвол тэр чадвараа хэрхэн бас ашигласан бэ гэдэг талаарх маш сонирхолтой одоо өөрийнхөө түүхийг бас хуваалцах болно. Тийм болохоор хэрвээ та минь урд нь ямар нэгэн улсад сурж исэн өөр бас ямар нэгэн хэлээр чөлөөтэй ярьдаг байх юм бол яг тухайн одоо чадвараа хэрхэн ашиглах вэ гэдэг тал дээр маш гоё бодит мэдээлэл авах болно. За номын маань миний нотлонгийн карьер коуч маань Шав хотод менежментийн салбарт ингээд ажилдаг. Монголд ч гэсэн яг энэ салбартаа ажиллаж байгаад Австралид байсан. Яг энэ салбарт маш гоё туршлагатай мэргэжилтэн болж чадсан. За номын маань summit дээр яг энэ хотел менежментийн салбарыг монголчууд ерөөсөө сонирхгүй байгаа. Энд ерөнхийдөө ямар их боломжууд байдаг вэ, тийм ээ? Гэдэг талаар та бүхэнтэйгээ хуваалцах болно. Карьераа ингээд эхлүүлчихэнгүүтээ нэг газараа ингээд байгаад авахгүйгээр, тийм ээ? Карьераа өсгөхийн тулд хэрхэн яг ямар арга барил хэрэглэх вэ? Networking яаж ашигласан бэ гэдгийг та бүхэнтэйгээ хуваалцах болно. За цэлмэг маань бас маш сонирхолтой түүхтэй, маш мундаг мэргэжилтэн. Миний manifestation програмын Шавнырын маань нэг нь яг энэ ажилд орох процесстэй явагдаж байхдаа надаас career consultation-ыг бас авч байсан. Монгол мэргэжлэрийн экологийн салбарт маш олон төслүүд дээр болон өөрийнхөө хувийн гэр бүлийн бизнесээ ингээд эрхэлдэг байсан. Яг одоо Macquarie сургууль дээр маш сонирхолтой төсөл дээр судлаачаар ажилд орсон байгаа.
Тэгэхээр саммит дээрээ Сэлимэ та бүхэнтэйгээ ажилд орсон түүхий хуваалцахаас гадна Монгол хийж байсан ажил түүнээс одоо үрдөө суулгаж авсан чадваруудаа хэрхэн зөвөр илэрхийлэх нь ямар чухал вэ гэдэг талаар та бүхэнтэйгээ ярилцах болно. Дээрэс нь системтэй марк боддоор зөвөр манифест хийж сурах нь бидний амьдралын маш олон талуудад хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг бас та бүхэнтэйгээ хуваалцахаар саммит дээр панелист хийх гэж байна. 2025 оны Career болон Manifest Summit-ийн panelist Шавндрын хаан танилцуулгыг та бүхэндээ хүргэж байна. 13 шав маань panelist хийж өөрийнхөө ажилд орсон туршлагыг хуваалцаж байгаа. Өнөөдөр та бүхэнтэйгээ Crystal, Yuji, Sumi, Sarantia гэсэн дөрвөн мундаг шаваа та бүхэнтэйгээ танилцуулж байна. Энэ дөрвөн шав маань миний 2025 оны маань career coaching програм суугаад яг одоо надаар уярлаад явж байгаа. Тэгээд алившээ мэргэжлийн ажилдаа орчихсон мундаг дөрвөн мэргэжилтэн байгаа. Crystal маань сүүлийн 4 жил early childhood industry-д ажиллаж байгаа. Яг одоогоор teacher буюу багш гэдэг зэрэглэлд ингээд хүрчихсэн байгаа. Монголд бол бизнесийн чиглэлээр ажиллаж байсан. Тэгээд Австралид ирээд өөрийнхөө мэргэжлийг цоо шин салбар руу ингэж амжилттайгаар хүргүүлээд салбар дотроо өснө дэвшиж явж байгаа мундаг мэргэжилтний нэг нь. Summit дээр Crystal маань early childhood гэсэн энэ салбарт монголчууд маань магадгүй олж харахгүй байгаа ямар боломжууд байгаа вэ? Энэ салбарт орсныхоо дараа бид нар хамгийн эхнээс нь ахуулаад яг дотроо өсөн дэвшихийн тулд яг ямар арга барилаар явах хэрэгтэй вэ? Тэгээд тухайн салбар нь бас нэлээд олон гадаад хүмүүс ажилладаг, бас нэлээд Австрали ингээд амгаасан юм салбар байдаг учраас энэ салбар дотор ороод бас байгууллагын соёл болон салбарын соёлыг хэрхэн навигейт хийх вэ гэдэг тал дээр маш сонирхолтой, маш чухал, маш бодит мэдээлэл өгөх байгаа. Early childhood гэдэг энэ салбар маань Австралид ирэх хэрэгцээтэй салбаруудын нэг нь. Тэгээд дээрэс нь цаашаага PR pathway боломжууд маш их байдаг учраас энэ салбарт лөө нэвтрэн орж цоо шинээр карьераа эхлүүлээ гэсэн сонирхолтой, хүсэлтэй монголчууд байх юм бол энэ Crystal-ийн маань яриа маш хэрэгтэй байх болно гэдгийг хэлмээр байна. За Yuji маань нэг одоогоор магистрийн зэрэгээ хамгаалтын хажуугаар алившин ингээд логистикийн салбарт ажилд ороод байгууллага дотроо ингээд өөрийгөө өсөн дэвшээд ингээд явж байгаа бас маш мундаг мэргэжилтэй. Монголд л яг логистикийн салбарт ингээд ажиллаж байсан. Тэгэхээр career coaching-ийн програм дээрээ эхлэнгүүтээ яг л Монголд хийжсэн карьерийнхаа одоо карьераа Австралид бий болгоно гэсэн зорилготой ажиллаж байсан. Summit дээрээ Yuji маань маш олон хүмүүсийн буруугаар ойлгодог, оюутны визтэй хүмүүсийг ажилд авдаггүй гэсэн энэ буруу ойлголтыг та бүхэндээ тодруулан харуулах болно. За дээрэс нь Yuji маань хувь хүний хөгжилдөө хөрөнгө оруулалт хийх нь гадаадд амьдарч байгаа биднэрт ямар их ач холбогдолтой байдаг вэ гэдэг талаар та бүхэндээ хуваалцахаас гадна community positive болон inspiring гэсэн community дотор ингэж орж ирж ингээд хамт олонтой байх нь бас ямар өөрийнх нь өсөлт хөгжилтийн карьерийн өсөлтөд ямар чухал байсан бэ гэх талаар маш сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хуваалцах болно. За Sumi маань яг одоогоор баруун Австралийн улуурхайн салбарт Австралийн уурхай хамгийн анхны Монгол геологч инженерээр ингээд ажилд орсон байгаа. За Sumi маань 2022 оны саммитад суугаад миний community болон миний coaching одоо philosophy стилтэй ингээд танилцсан. Тэгээд энэ жил надтай ингээд career coaching явж байгаа мундаг мэргэжилтэн Монголдо бол геологийн инженер мэргэжтэй байсан ч гэсэндээ яг мэргэжлэрээ бол яг тухайлан айгу удаан жил ажиллаж байгаагүй. Австрали геологийн инженерээр ингээд магистр хамгаалж байх явцдаа төгсгөөс өмнө миний coach нэгээ суусан маш ухамсартай алхам ингээ хийсэн мэргэжилтэн байгаа. Тэгэхээр summit дээрээс Sumi маань 120 хүнтэй өрсөлдөж Австралийн уурхайд ажилд орсон түүхээ та бүхэнтэйгээ маш боддоор хуваалцах болно. За дээрээс нь нодлонгийн summit-д суусан нь үнэхээр амьдралынх нь эргэлтийн цэг болж чадсан. Хэрвээ summit-д суугаагүй байсан бол амьдрал нь ямар байх байсан болов гэдэг тал дээр маш тийм reflective байдлаар та бүхэнтэйгээ бас хуваалцах болно. It will be so interesting. За Sarantia маань эхлэн бодох мэргэжилтэй Монголд өөрийнхөө мэргэжлэр Монголын томоохон уурхайнуудад ерөнхий нэгтлэн хүртэл ажиллаж байсан. Мэргэжилтэй маш мундаг амжилттай явж байгаад Австралид ирж магистр хамгаалж байх явцдаа миний career coach суусан байгаа. Sarantia-гийн маань түүх маш сонирхолтой. Над дээр анх ирж байхдаа өөрийнхөө англи хэлийг маш их голж байсан. Миний одоо Австралид мэргэжлэрээ ажиллахад хамгийн саад болох зүйл маань магадгүй миний англи хэл гэж надад хэлж байсан. Гэсэн хэдий боловч тэрээр яг энэ одоо өөрийгөө хайрцагчсан байсан миний англи хэл муу шүү гэсэн энэ хайрцагыг одоо амжилттайгаар даван туулаад бид нар энэ програм эхлээд удаагүй явж байхад мэргэжлийн ажилдаа орж чадсан маш мундаг мэргэжилтэн юм. Summit дээрээ Sarantia маань өөрийгөө голох нь ер нь биднэрт ямар аюултай байдаг вэ тий? Дээрээс нь өөрийнхөө үнэлэмжийг яг боддоор үнэлж Монголд хийж байсан ажлынхаа туршлагыг бид нар маш сайн зөвөр илэрхийлж сурах нь бидний ажилд орох магадлалыг хэрхэн дээшлүүлж байгаа вэ? Одоо өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж алхам хийснээрээ бид нар маш
их хэмжээний мөнгө цаг хугацааг яаж хэмнэдэг вэ гэдэг талаар яг өөрийнхөө туршлагыг батар хуваалцгаална. Ари маань Монголд MCS, Energy Resources гэх мэт томоохон байгууллагуудад project manager, admin болон сургалтын менежер гэсэн дандаа хүнтэй ажилдаг ажил хийж байгаад Австралид ирж магистр хамгаалсан байгаа. Ари маань Австралид карьераа эхлүүлэхээр миний карьер хүчин програм суугаад надтай ажиллаж байхдаа өөрийнхөө англи хэлэндээ маш их санаа зовдөг байсан ч яг үннийг хэлэхэд англиар маш сайн ярьж чаддаг. Тэгээд бид тээр яг амжилттайгаар Монголд хийж байсан сургалтын specialist гэдэг ажлаа Австралид яг одоогоор хийж байгаа. Jacobs гээд олон улсын маш том байгууллагад ажиллаж байгаа. Summit дээр Ари маань ажил хайх үеийн сэтгэл зүйгээ хэрхэн докторжуулах вэ? Дээрэс нь өөрийгөө болон ялангуяа өөрийнхөө англи хэлийг голлохгүйгээр бид нэр зөвхөн чадвар дээрээ тулгуурласан аппликейшн бэлтгэх нь яг бидний ажилд орох магадлалыг хэрхэн өсгөдөг вэ гэх маш сонирхолтой, маш бодит мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Эллен маань Монголд business analyst, data analyst ер нь жоохон технологийн салбарт ингэж ажиллаж байгаад Австралид ирээд яг тэр мэрэгчлэрээ ингэж магистр хамгаалсан. За тэгээд Эллен маань retail салбарт карьераа эхлүүлээд тэгээд тэр салбартаа маш сонирхолтой гэдгийг өөрөө ойлгож ухамсарлангуй. Ерөнхийдөө энэ салбартаа би өөрийнхөө карьерийг босгоё гэдэг шийдвэр гаргаад яг одоогоор маш амжилттай худалдагчаас нь ахуулаад яг одоогийн байдлаар store manager буюу яг тэр дэлгүүрийг хариуцаж ажилладаг менежер нь ажиллаад нэлээд олон хүнтэй багангээд удирдах байгаа. Дээрэс нь hiring manager бол hiring process буюу ажилд шинэ хүмүүсийг шалгаруулж авах процесс өөрөө гар бичлэн оролцоо тухайн шийдвэрт нь ингээд нөлөө үзүүлээд явдаг тийм зэрэгт ингээд очижчихсан байгаа учраас энэ summit дээрээ Эллен маань энэ салбарт retail салбарт ер нь карьераа эхлүүлэх ямар боломжууд байдаг вэ? Hiring process рүүгээ ямар хөө явагддаг вэ? Мөн бас маш чухал нь яг энэ салбарт орж ажиллая гэж бодож байгаа монголчуудын маань ингээд гаргадаг тодорхой хэмжээний алдаанууд бас ингээд байгаа гэж өөрөө хэлж байсан. Тэр одоо ямар алдаануудыг гаргаж байна вэ гэдгийг та бүхэндээ саймадтэйгээ хуваалцгаална. За намайг маань өөрөө software engineering мэрэгчлээ. Тэгээд Монголд яг энэ мэрэгчлэрээ Монгол Улсын их сургуульд software network specialist гэсэн мэрэгчлээ. Дээрээс нь мэрэгчлэрээ бас ингэж lecturer хийж хичээл заадаг байсан. За Австралид бол яг software engineer-ээр ажиллая гэдэг юм зорилго гаргаад technology communication салбарын нэлээд томоохон байгууллагуудын нэг нь Telstra яг одоогийн байдлаар software specialist-аар ингэж ажиллаж байгаа. Маш мундаг мэрэгчлээ, чадвартай мундаг бүсгүй байгаа. Summit дээр намайг маань өөрийнхөө Telstra-д ажилд орсон туршлагаас хуваалцахаас гадна биднэрт бас work life balance гэдгийг ерөөхдөө яаж барих ёстой гэдгийг би. Дээрэс нь намайг маань карьераа гадаадад ингээд эхлүүлж байхад бид нар зөвхөн албан тушаалын level цалин гэсэн юмыг бас харалгүйгээр байгууллагын соёлыг нь болон тухайн байгууллага дотроо өсөж дэвших боломжтой гэдэг тэр потенциалыг нь харж бид нар бас яагаад сонголт хийх ёстой вэ гэдэг талаар маш сонирхолтой болоод бодит мэдээллийг та бүхэндээ өгөх болно. За тэгэхээр та минь яг миний шавнар шиг мундаг мэрэгчлээ, чадвартай Монгол өөрийнхөө карьерийг мундаг авч байгаад яг одоогоор Австрали, Америк, Канада буюу ерөнхий гадаадын улсуудад одоо сурч мэрэгчлэрээ ажиллая гэсэн хүсэл эрмэлзэлтэй байгаа бол карьер саммитэд минь заавал сууж миний мундаг 13 шавнарын өөрийнх нь бодит түүхээс нь суралцаарай. Энэ жилийн саммитэд сууж байгаа хүмүүсийн карьерийн эхлэлийг улам илүү бодиттой байлгахын тулд би огт өөр арга барилаар ажиллаж байгаа. За саммитэд бүртгүүлсэн эхний 100 хүн VIP суудал эзэлж миний Career Clarity гэдэг мастер классад сууж өөрийнхөө карьер дээр гаргалгаануудыг хийлгэж аавна. Энэ суудал маань яг одоогоор бол дүүрчихсэн байгаа. За дараагийн 100 хүндээ зориулаад LinkedIn session-ыг би мастер класс болгоод зааж байгаа. Та минь энэ одоо 100 суудал дүүрхээс өмнө өөрийнхөө суудлыг эзлээрэй гэж хэлмээр байна. Гадаадд амьдарч байгаа бид нар LinkedIn профайлгүйгээр ажилд орно гэдэг үнэхээр боломжгүй асуудал гэдгийг та нар минь надаас эхлэлгүй сайн мэдэж байгаа бах. За тэгэхээр миний коучсэн миний ингэж буйсан энэ мундаг шавнар маань зөвхөн ихний ажилдаа орохоос гадна LinkedIn дээрээс recruiter шавнарыг маань ингээд head hunt хийж дараагийнх нь одоо ажлын гаргалгаанууд ингэж ирдэг байгаа. Энэ бол ерөөсөө бид нар яг LinkedIn профайлаа хамгийн top notch одоо түвшинд ингэж аваачиж яг ингэж апдейт хийж тавьдагтай ингээд бол шууд холбоотой байгаа. За бүгдээрээ summit дээр уулзцгаая.